Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр дахиад намайнатайгаа цогтой tarot reading хийцгээе. Өнөөдрийн хэрэглэх хөзөрнүүд маяг дуртай үзүр байлж байна. Гаранд явж байна. And I'm gonna use my classic babe. Энийг бол өмнөдөр хэрэглэсэн байсан. Гэтэ би одоо tarot reading нүдээ ерөөхдөө зүгээр ингээд normal-лоор ярихгүй бол би нөө хамгийн анхны тавьсан видеон дээр ASMR гэдэг нэг whisper гэдэг амар толгой ажиллаад нэг ирж байгаагаар нь гаргаж чадахгүй гэх юм уу. Тэгээдсэн болохоор за ерөөсөө whisper хийх юм бол худлаа юм байна. Жирийн нэрээ яри даа гэж хэлсэн маа. Сая би яг автоматар энэ карта шавлээжсэн чинь айл үжийн ихний мессеж орж ирсэн. Эрэгтэй хүн лийж гарч ирсэн л да. Эрэгтэй хүнээс мэдээ ирэх нэ. Гэтэ зарим хүмүүсийн бол энэ бол нэг love confession маягийн чамд ингээд удаан хугацаагаар crush-лж байсан юм уу те. Ингээд чамд ерөөсөө хэлж байгаагүй. Чи баг энэ хүн чамд сайн гэдгийг мэдээгүй байсан гэж магадгүй заяа. Тэгээд удахгүй энэ хүн чамд яг confess хийх гээд явж байгаа үе гэж гарч ирж байна. Айл гэж энэ баг бодолч нь kind of obsessed with you. Like энэ баг чамаг өдөр шөнөжөнгөө боддог юм шиг байна заяа. Тэгээд сүлдээ баг сэтгэл нь дүүрээд одоо бүр хэлэхээс өөр аргагүй болтол нь болох цаг болсон байна. Цаг тэгтэл таарахгүй бол тааруулах юм бол биш гэд би аль үжиний хэлдэг байгаа. Хэлээгүй бол би дахиад хэлье. За хөзөр уншуулж байхад чам таарахгүй мэдхгүй байвал тэгээд чинийх биш гэсэн үг л дээ. Хэрвээ чамд яг таараад энэ яг миний уншилт байна гэдэг юм бол чинийх. Окей. Тэгээ юм миний хэлсэн үг болгон үнэн байх албагүй. Тэрийг бас мэдж байгаа байлгүй дээ. Би зүгээр л өдөр уншиж байгаа юм. Би I just work here man. За би тань айл үжиний мессеж шууд орж ирдэг юм аа. За ерөөдөө би зүр мессеж хэлээ эхлэх анханасаа. Тэгээд би яванга хэрэглэх хөзөрнүүдэд харуулж явъя. За юу ч гэсэн одоо энэ чам руу ирж байгаа тэр хүн маад тэ за эрэгтэй юмтай. Гэхдээ одоо миний уншиж байгаагаар бол ерөөдөө эрэгтэй хүн гэж орж байна. Тэр хүн бол ерөөдөө айгу сэтгэл хангалуун нэг амьдрал нь бүтцэн тийм нэг ерөөсөө тийм нэг илүү одоо юм дутаагүй хүн гэх юм уу тий. Юм дутж байгаа хүн биш. Ерөөхдөө тийм өөрийнхөө амьдралдаа аягүй сэтгэл хангалуун хүн байгаа байхгүй юу. Тэр хүн ингээд чамд he's been kind of watching you. Чамайг ерөөхдөө нэлийн хэсэг хугацаанд нь харж ирсэн юм байна. Хараад яваад байсан юм байна даа. Энэ хараа айл үжиний удахгүй бараг болцоонд гуух гад бэлдээд сууж байгаа хүмүүс байгаа байхгүй юу. Бараг миний ингээ харах болгонд ерөөсөө миний хэлж байгаа юмнууд confirm болоод байна. Тэгээд ерөөдөө энэ хүн бол нэг жоохон баян айлын маягийн хүн гэх юм уу? Жоохон юм дотож өсөөгүй хүн. Чамд ингээ crushlаад энэ айгу дажгүй хүн шүү. Дажгүй хүн байх шүү. Тэг ингээл I'm gonna keep my eyes on them гэсэн тийм хүн байна. Тэгээд I think he's been watching you for a bit. Honestly, that's kind of what I'm getting. Одоо үерхмээр байгаа, танилцмаар байгаа, мэдмээр байгаа хүн лугаа очихосоо өмнө тэр хүнээ сайн судалж иж make a move. Тэгэнгүүтээ одоо яг энэ хүн нэг юу яасан юм шиг байна. Чам харж байгаа. За. Энэ хүн надад үгүй гэж хэлэх нү, яаж хэлэх нү, намайг accept хийх нү үгүй ерөөсөн хамаалах. Би зүгээр I'm gonna confess everything. I'm gonna tell her I like her. I'm gonna tell her I was saying like I'm gonna tell her I love her. I love everything about her. Гэл ерөөдөө энэ хүн толгойн баг галзуурж байгаа маа ш. Тэгээд чам найгуу сайн. Тэгээд одоо сэтгэлэн дүүрээд одоо бүр хэлэхээс бүр хэлэхгүй бол бүр илбэрхэж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй л явж ах шиг байна заяа.
Тэгээд удахгүй чамд болцоонд гарыг гэд гуйх ч юм уу те. Эсвэл хоёулаа like let's get to know each other маягийн те. Угаасаа яг чамтай ингээд ойрхон чамд ингээд сайн гэдгээ юусоо илэрхийлээгүй хүн байхгүй. Гэтэ maybe some of you like you kind of know like зарим охтууд өөрт нь хэн байгааг баг сайн мэддэг шууд мэддэг хүмүүс бид охтууд бид байж штэ тэ ингээд хин энэ яг ингээд харваас надаа юу сайн гэдэг мэддэг. Гэтэ ингээд өөр хүмүүс болохоор ингээд what are you talking about? Нэг хүмүүс нэг амар мэдгүй гэхдээ ингээд хэрэв зүүн цөмтэй сайн хүн бол баг шууд мэдхээр тий. Хэрэв чиний зүүн цөм сайн бол тэгэл баг энэ хин бэ гэдэг чи баг өөрөө мэдэх бах. Гэхдээ ихэнх хүмүүс гарч ирэхтэй болоогоц тий. Энэ энийг үзэж байгаа ихэнх хүмүүсүүдийнх болохоор юу л гэж гарч ирж байна. Энэ хүн баг чамд сайн гэдэг чи өөрөө ч мэдээгүй явчихсан заяа. Чи мэдээгүй хинч мэдээгүй энэ хүн л өөрөө мэдчихсэн. Тэгээд чамаа харж исэн. Тэгээ баг чамаа ингэ судлаад study хийгээд ч юм уу тий холоос хараал энэ юу игээ явж идэг юм бэ? Тэгээд гэхдээ энэ хүн ерөөсөө чамд юу ч хэлээгүй, хараагүй, яриаггүй, чамтай ингэж ерөөсөө чам баг мэддэх тийм баг юу ч өгөөгүй, хинт ч өгөөгүй гэх юм тий. Тийм байгаагийн учир нь болохоор энэ хүн одоо өмнөх relationship нь амар painful байсан гэж гарч ирж байна. Айгу амар heartbreak авсан. Тэгээд тэрнээсээ болоод ерөөхдөө тэр heartbreak нь ерөөхдөө тэр хүнийг амар өөрчилсөн юм байна л да. Тэр нь бүр амар хүнд туссан. Тэгээд тэр хүмүүстээ баг тэр heartbreak-нээсээ болоод шинэ хүн болсон. Тэгээд одоо тэр өөрийнх нь байгаа шинэ version-гоо хамгаалахын тулд ерөөхдөө чамд сайн гэдгийг мэддэггүй ч юм уу, хүнд чилээгүй ч юм уу тэгээд энэ одоогийн харж байгаагаар болгоос тэгээд энэ хүн бүр надад тэр энэ хүн миний сэтгэлийг өвдөгнөө байна уу надад ямар ч хамаалга би энэ хүнтэй л баймаар байна. Би энэ хүнд дуртай, хайртай юм ч юм. You can't really love somebody without knowing them. Тэгээд амар дуртай. They just want to express their feelings so bad. Like I got this guy. He looks like he has all of these passions for you. Like he has all of these things that he want to say to you. Like энэ хүн бол чам нэг амар олон юм хэлмээр байдаг. Би чинь дуртай, энэ чинь дуртай, би чамайг ингэ амар дуртай. Бүр амар олон юм хэлмээр байдаг. Даан ч ингээд хэлж чадахгүй яа. Тэгэхээр тэр хүн чамд сайн гэдгийг мэддэгдүүлэх байхыг амар хичээсэн гэх юм уу, амар удаан хичээсэн юм шиг байна заяа. Амар удаан хичээгээд тэгээ одоо удахгүй тэгээд хэлэн дээ чамд. Миний харж байгаагаар бол энэ хүнд чи бас өөрөө жоохон сайн байж магадгүй. Honestly. Like you guys could be like a cute couple, who knows? Нэг гой мессеж байна. Би уг нь энэ видео хийхээс өмнө би нэг өөр яг би энэ видео хийхээс өмнө би нөгөө мессеж хийсэн. Тэр мессеж миний аудио жоохон сонирн болж таарад устгацсан л та. Гэхдээ энэ бичлэг энэ мессеж айгуу гоё. I kind of like this message. За дараагийн хөдөр маань энэ бахан юутай холбоотой. Archangel нот. Монголоор Archangel-ийг юу гэдэм бэл? Archangel нот бол ерөнхийдөө they are angels but they are very high rank angels. And they basically protect and overlook like big groups of people on their own. Like for me, my protector is Archangel Michael, and he protects me from all evil. Тэгэл энэ ерөөхдөө Archangel-тай холбоотой. The first one, Archangel Sandalphon. You know, be very gentle with yourself at this time. Surround yourself with gentle people, situations, and environments. Энэ ерөөхдөө gentleness. Одоо чамд confess хийж байгаа залуу
is actually like quite a gentleman. They're very soft. I'm not saying like they're not manly or anything. Нэг эмэгтэй хүн шиг зантай эрэгтэй хүмүүсээ тийм бол биш. Одоо ингээл зарим эрэгтэй хүмүүс нэг хүүхэд мөхөдтэй айгу сайн эрэгтэй хүмүүс байдаг да тийм нэг амар аяыг нь айгу сайн олж чаддаг тийм ингээл нэг юм ярахтаа хүртэл ингээд нэг амар ингээд зөөлхөн их амар нэг өөрийг юу бодсон гэсэн нэг тийм нэг ядаргаатай эрэгтэй хүн шиг бол биш тийм. It's like on the exact opposite. Яг амар сайн эрэгтэй хүн тэгсэн ирнэ бас тийм амар gentle ингээд. That's probably why like in his past relationship he got hurt so bad because he's probably like so gentle and you know юм амар gentle хүмүүсээ ерөнхийдөө тийм хүмүүс буруу хүмүүстэй орооцолтохоор амар юм болт юм аа. Тэр чинь тэгээд амар амархан bully хийгээл амар they end up getting hurt a lot, you know. Яг харж байгаа бол ингээл шууд чам сайн гэдгээ шууд хэлээгүй учир нь бол ерөнхийдөө яг л ингээд тийм өөрийгөө тийм зөөлхөн одоо хайртай дуртай хүндээ тийм нэг амар зөөлхөн хайрцдаг ингэж айгүй хүнийг амар их хайрладаг гэдгээ өөрөө мэддэг болохоор like they just didn't wanna give it to just anybody, you know. Тэгээд чамайг амар удаан ажиглаад хараад байсан чинь чи ерөөдөө яг бас л яг тэр хүний жажментор бол чи бол яг сайн хүн байж таарад тэгээд одоо ерөөсөө чамайг наварыг бодолж за тэр хүн барыг чамайг сайн хүн ээ муу ээ гэдэг барыг тоохоо болох үедээ ирсэн байгаа байхгүй энэ хүн ягаад тэгэхээр чам амар их feelingsтэй гэж гарч ирж байгаа хгүй. Тэгээд энэ хүн тэгтээ бас I'm also getting the message like энэ хүн чамд хурж ирэнгүүт чи бас you have to like respond to them with gentleness as well. Ягаад тэгэхээр энэ хүн бас л ёстой нэрээ дотроо бүх юмаа гаргаж ирж байгаа болохоор тэрийг нь хүндлээд тийм нэг амар үд ус нь мухаа гэлээд ах ямар шаардлага байхгүй. Тэгээд тэр хүний сэтгэлийг бодоод тэгээд хүлээж аваад тэгээд ингэж feel хийж аваад баярлаа гэх тийм ингээд бас you have to respond with gentleness. That's I think that's for like some of you who might not like him back, you know. Энэ хүмүүсийн сэтгэлийг ер нь жоохон хүндлэх ёстой. Yeah, even the same card says, like this card literally just says what I said. Compassion, Archangel Zadkiel. Soften your heart with respect to the situation and all the people involved, including yourself. So, ямар situation ирсэн өөрийгөө respect хий, тэр хүнийг бас respect хий, тэр хүний хэлж байгаа юм хүмийг respect хий, бас өөрийнхөө feelings-ийг бас respect хийн заяа. Тэр хүн чам сайн байлаа гэж чи буцаагаад заавал like сайн байх ямар ч албагүй. Чи өөрийгөө сонсох ёстой шүү дээ. Тэгээд New Jason хүн ингэж хамт хамаг юм онголгоод хэлж хахад бит тэгээ мухаас гаргаарэ. Okay? Be nice. All right? Тэгтээ ихэнх хүмүүс бол ерөөдөө I think you like them back. You kind of like them. Энэ жоо дуртай юм шиг байна да чи. Эсвэл энэ хүн хурж ирэнгөө чи айгу дуртай байх бах. Эсвэл ингэж за хоёлаа зөв болцооны гарын марыг гоохон бол. We can try this, you know. You never know. But always be careful, girlies, boysies. There's a lot of cards coming out with this one. I don't know. This is like another oracle card. I have a couple of oracle cards and a couple of tarot cards. Trust the divine plan. Seek the hidden treasure. Keep your commitments. And correct your mistakes. And look forward. За ямар ч юм болсон чи өөрийнх нь
замаар явах ёстой. Би энэ өмнөх видеонд бас ярьчихсан заяаны зам дээр гэдэг шиг яг үнэхээр чиний амьдралд байх ёстой. Яг бурхны чамд зохиож өгсөн планыг яг дагаад явж хахад тэр заман дээр тэр чиний амьдралд байх ёстой хүн байвал тэр хүн тэгэл яхаарахгүй л чиний амьдралд үлдэн заяа. Хэрвээ чиний амьдралд байх ёсгүй байвал тэгэл like problems always come up and there's always reasons for you guys to split up and all of that. Гэхдээ миний харж байгаагаар болохоор тий хичнээн энэ хүн чи сайн байлаа. Хичнээн тэр хүн чамд сайн байлаа. No matter what the situation is, чи өөрийнхөө замаараа заавал явах хэрэгтэй заяа. Яагаад тэгэхээр энэ хүн ингээл чамд offer хийлээ гэж бодъё л да. За хойлоо сууя. Тэгтээ чи ийшээ ингээд цуг нэшээ нүүгээд ингээд ийшээ тийшээ яваад ингээд чи амьдралаа ингээд цэг өөр болго. Тэгэж мэх юм бол хэрвээ энэ чиний өөртөө байсан амьдралын план биш бол you don't have to do that. Хамгийн гол нь чи өөртөө байгаа план нэга дагаад явж хаад чиний амьдрал байх ёстой хүмүүс хүрээлэрдэг байхгүй юу? Тийм болохоор at the end of the day, you have to stay true to yourself more than anybody else. Тэгэл хичнээн чамд хүн сайн хайртай байлаа ч гэсэн тэгээд хэрвээ чиний амьдралын зорилго чиний өөртөө зохиосон тэр амьдралын планыг даахгүй байвал тэгэл ерөнхийдөө бол it's not really meant for you, you know. Тийм болохоор тэрэндээ нэг амар ингээл гунилаад ах юм бол байхгүй яа. Тэгэхээр хичнээн цугтаа байж чадахгүй ч юм уу тий цугтаа одоо you can't be together like be couples or whatever for whatever the reason хэрвээ тэр хүн чиний амьдрал үнэхээр байх ёстой байсан бол буцаал хүрээд ирдэг байхгүй юу. Сая би бас ингээд энэ гурвыг цугтаа харсан чинь энэ яг яасан болох таадаа нараа. Энэ нэмэгтэн тэгээд одоо хамгийн сүүлд нь энэ гарч ирсахгүй looking forward гэдэг. Гэхдээ энэ үзэж байгаа хүмүүсийн зарим хүмүүс байгаас тий буцаж ирж байгаа хүн чиний өмнө одоо үерх гэж үзчихсэн ч юм уу те эсвэл ингээд хоорондоо харьцаж байгаа болцсон ч юм уу тийм нэг хүн байж магадгүй. Тэгээд энэ хүн ингээд чамайг ерөөхдөө баг харьцаад болсныхан дараа ингээд чамайг үзээлсэн хараалсан те like they've been watching you and like just to realize how much they like you or something, you know. Тиймэрхүү situation байж магадгүй. Тэгээд maybe like in the past when you guys first connected, when you guys were kind of like talking, maybe he was trying to be like really controlling, like trying to play games, you know. Тэгэл нэг амар юу яах гээд чамаг нэг өөрийнхөө дуртаагаараа байлгах гэдэг юм ааши. Амар control хийх гээд. Тэгээд maybe like this guy finally realized that he was in the wrong for doing all that. You know, энэ хүн тэгээд өөрийнхөө бурууг хараад ойлгоод тэгээ буцаж ирээд чам тэгээд буцаж ирээд хойлоо тэг цогтаа ирээдүгээр зохион бүтээе яаж юм дижис магадгүй юм байна for some of you. Тэгэл trust the divine plan. Divine plan is more important. Тэгэл угаасаа яг чамд бурхан ямар план байна тэрийг баг өөрчлөн гэж баг байт юм да. Тэгээд чи өөрчлөе гэж үзсэн ч гэсэн тэгэл бурхан бол тэгэл чамд яагаад бурхан байдаг. Бурхан бол чамд өөрөө яагаад бурхан бэ гэдгийг харуулна гэх юм ааш. You don't play with God, okay? Тэгтээ одоо энэ ирж байгаа тэр хүнээс ирж байгаа мессежийг ерөөхдөө тэгтээ actually I'm kind of getting this message of like нэг ганцхан хүн биш байж магадгүй гэх юм аашаа. Multiple people might be
kind of coming to you and confessing their feelings for you. For some of your baddies out there. Айгу олон сэтгэлээ илчлэг гэдэг үү монголоор нь confess олон хүмүүс чамд сэтгэлээ илчлээ штэ тийм. Тэгээ чи яг хин нь яг миний хүү юм болоо гэж бодох юм болоо газтай тий. Тэр дундаас нэг хүн нь бол яг өөртөө айгу сэтгэл хангалуун амьдралдаа ер нь сэтгэл хангалуун байгаа хүн нь яг чамд чин сэтгэлээсээ сайн гэх юм уу? Амьдрал нь ингээд амар юм дутаад байгаа ч юм уу те юм нь болж утгагүй байгаа хүн ингээд чамд сайн байл гэж бодъё. Гэхдээ тэр хүн яг чамд чин сэтгэлээсээ сайн байхгүй байх магадлал бол өндөр. Ягаад тэгэхээр тэр хүн чамайг одоо daydream хийж тэр өөрийнхөө хэцүү байгаа амьдралаасаа escape хийдэг тэгээд нэг чамайг одоо юу гэж боддог гэх юм уу? It's like a sugar, you know, it's not really good for you, but you're addicted to it, and then одоо чамайг ашиглаж тэр дутуу байгаа юмаа бүтэн болгодог гэх юм уу. Тийм бахаар айгүй ер нь жоохон буруулж эхэлдэг. Яагаад тэгэхээр тэр хүн ингээд бүх юмдаа сэтгэл хангалуун байгаа хэрнээ тий амьдрал нь амар болж бутцсан ингээ юм айгүй successful ингээд нэг дутаадах юм байхгүй. Тэгэл ингээ айгүй ажиглалтай явж байгаа хүн чам сайн болох юм бол бүгэнхээр чамд сайн байгаа байхгүй юу. Яг тэгэхээр ямар нэг юм дутаад тэр дутцсан байгаа юманд ингэж одоо нэг нөхөх гэдэг юм уу? Нөхөх, right? Тэг гэж чамайг яаж байгаа биш гэхээр I hope you understand. Ойлгомжтой байна уу надад? Тэгтээ яг нөө сая яг ихний хэсэг дээр гарч ирсэн шиг хүн чамд ингээс сэтгэлээ илчилж яхад ерөнхийдөө respectful байх ёстой. Хэрвээ respectful биш ингээд өөдөөс нь муу ч юм уу. Oh my gosh гэнэ амар муухай гаргах юм бол you might just sabotage your love story. See, I have 2 cards coming out. Энэ хүн багадтай те чамайг usually like I'm getting this message of like he sees you as like this tiny lamb. Чамайг нэг хөөрхөн жижигхэн амт шиг хардаг гэх юм те. Тэг энэ хүн өөрийгөө тийм арслан шиг хардаг. That's kind of the energy that's going on here. Тэгээд энэ хүн ингээд чамайг ерөөсөө ингээд хамгаалмаар байдаг гэх юм те. Ягаад чамайг нэг хамгаалмаар. Гэтэ ингээд энэ хүн ер нь бол өөрийгөө тийм амар тийм нэг эргэтэл ер нь бол нэг тийм дажгүй гэж боддог хэрнээ чамайг харахаараа гэдэг юм уу? Like I don't know, there's something about you. Энэ яг чамайг харахаараа л ингээд нэг ерөөсөө өмнө feel хийж байгаагүй юм feel хийдэг те. Эсвэл ингээд юу гэмээ бас л яг л ингээд нэг жижигхэн амар жижигхэн амтаа харахаар ингээд өхөрдөөд ингээд хамгаалаад oh my gosh I just want to make sure they're okay at all times ингээд чамайг ингээд бүрстанаа чамд хизээч тагч муу юм болохыг ерөөсөө хүсэхгүй тэсэн I'm gonna make sure she's okay, she's happy, she's protected. Чамайг юу н ихнэрээ болгомоор байгаал хүн лээж гарч байна да. Юу нь л чамд айгу сайн. Тэгээ угаасаа ингээд өөрийнхөө амьдралд амар сэтгэл хангалуун байгаалаа. Ерөнхийдөө ер нь одоо нэг I saw like a lot of 9 of cups. 9 of cups is like 1 cup away from 10 of cups. Тэгээд 10 of cups нь болохоор нөгөө happy family штэ тий. Яг 9 of cups нь болохоор ерөөсөө л яг л тэр happy family болох ерөөсөө нэг л хүн дутж байгаа үе гэх юм уу тий. Гэтэ дутж байгаа ч гэсэн honestly 9 of cups is like a super happy card as well. Like
they are super self-fulfilled, like ерөөсөө сэтгэл санаанд дутж байгаа юм байхгүй, амар одоо өөрийнх амьдралтай айгу сэтгэл хангалуун те байгаа бүх юмдаа амар grateful. Яг тийм. Гэхдээ яг чамаг нэг өдөр хараад that one. Энэ хүн яг татаад байна. Энэ хүнийг аваад тэгээд би яг 10-ын капс болох гэдэг. Тэгээ яг тэгж бодсон юм байна. Чамайг яг анхаарчаал. Яг энэ нэг л аваад тэгэл now it's my 10 of cups and the picture is complete гэж бодсон. Тэгээд тэгээ яг анх чамд яг сайн яг хараад дурлцаад эхэлж чадахгүй. Тэгээд like he can't do anything but just watch and like study, cause like I guess his past relationship was just that bad, and maybe like they got abused and maybe got just used for his kindness perhaps. I guess he just wanted to make sure you're not like that. You're not like that. You're a sweet cutie patootie, you know. Тэгэхээр харахад бол ерөнхийдөө жоохон чинэлэг айлын хүн болж таарах гал юм л да. Тэгээд яг нөө тийм чинэлэг өссөн болохлээрээ яг л тийм амьдралыг чамд өгөхийг хүсэж байгаа. Тэгээд тийм амьдралыг ирээдүйн нөгөө нэг хүүхдүүд одоо чамтай if you guys get married тэгээд нэг хүүхдүүд яг л тийм амьдралыг provide хийхийг хүсдэг заяа. Тэгээд ерөөхдөө чамайг харж чамд дурласнасаа хойш ерөөсө тэрийг л чамд өгмөр байсан юм байна уу? Сэтгэлээ өгөл чамд айгүй олон юм хэлмээр байдаг. Даанч хэлж чадахгүй тэгээд хэлхээс айгаад л байсан юм шиг байна for a very long time. Тэгээд одоо he wants to tell you. In fact, actually a lot of people wants to tell you how much they like you. Ихэнх үзэж байгаа хүмүүс ерөөхдөө бол айгүй attractive хүмүүс гэж гарч ирж байгаа байхгүй. You are pretty or you are very schmexy or like you are, I think you just like stand out to that person. Чамайг л гэсэн хүн байна да. Ерөөсөө Тэгтээ ер нь айгүй олон чамайг л гэсэн байна да уг нь. Тэгтээ хэрвээ чамд ингээ олон хүмүүс чамд ингээд offer өгöd ч юм уу те байж байгаа юм бол чи бол шууд ингээ сонгол явна гэж байхгүй. You just зүгээр яриад хүндлээ те like treat everybody with gentleness and kindness. Just get to know them. Ингээ тэр хүмүүстэй болцоонд яваад танилцаад үзээд тэгээд хинэн ингээд ерөөхдөө сэтгэл хангалуун амьдралтай нэг амар дутсан юм байхгүй байгаа болоод тэгээд чамд лайк хийж байгаа бэ гэдэг тэрийг нь ерөөхдөө хүмүүстэй тэрнтэйгээ яг ингээд сайн татансоод танилцаад тэгжиж л мэдэх болохоор тэгэл заавал ингээд шууд доор нь одоо decision гаргах шаардлага байхгүй. Тэгэл you can just get to know them and see what they're like. Тэгэл with time ингээл яг ч хамгийн яг миний сая дунд ярьжсэн шиг зүгээр чи өөрийнхөө юмаа хийгээл яваалаа. Like you have your own life. Тэгээд тэрийг хийгээ явуулахгүй. Тэгэл өөрийнхөө ажлыг хийгээл өөрийнхөө хийх ёстой юмнуудаа хийгээд явж лээ. Тэгэл you can have them on the side. Тэгээд хэрвээ тэр хүн үнэхээр л чамд сайн бол тэгээд they will always choose to stick by your side. Тийм болохоор нэгдүгээрт янз янзын compassion орж ирэхэд өөртөө focus хийн. That's like number 1 rule. Өөрийнхөө амьдралыг чи өөрөө зохион бүтээж байгаа. Тэрэндээ number 1 focus хийн. Тэгээд хоёр дахь нь болохоор тэр хүн өөртөө сэтгэл хангалуун ерөнхийдөө янз янзын insecurity дээр байхгүй гэдгийг make sure. Тэгээд
And then you can make your decision along the way, okay? You don't have to be with everybody who likes you. And that's what I say. I say what I said. Oh. Really? Oh my goodness. We got the Joker card and a cat saying, like, the phrase you're groping for is thank you. It's like ерөөхдөө баярлалаа гэж хэлхийг мартваа гэж л гарч ирлээ. That's kind of the message I got. Тэгтээ дахиад одоо өөр энэ channel-наас өөр message гарч ирэхгүй л байна. Тэгээд ерөөхдөө that was all for this meeting, and thank you so much for watching. Тэгээд like, comment, тэгээд дараагийн tarot reading хүртэл уулзлаа баяртай.